Сайн байна уу? За өнөөдөр бараа материалын ангиллалыг хэрхэн үүсгэх байдлаар авч үзнэ. За үүний тулд бараа материал сэсний бараа материалын ангиллал. За энд одоо жишээ нь нэг хүн ресторан ажилладаг байлаа гэж бодоход за энэ хүн шар айраг зардаг гэж авч үзье. Шар айрагны ангиллалыг үүсгэе. За шар айраг нь худалдаа авалт гарч ирдэг худалдаа авалт юм байна. За татврын төрөл нь ердийн хэмж хинэгжин ширхгээр. За энэ борлуулалтын данс, бараа материалын данс, бараа материалын өртгийн данс, бараа материалын тохируулгын данс. Эдгээр данснууд хаанаас татагдаж орж ирээд байна гэвэл энэ тохиргооцсны энэ компани тохиргоо гэсэн рүү ороод энэ компани тохиргооны энэ худалдаа авалтын апи холболтын тохиргоо гэдэг эндээс бол одоо эдгээр данснууд бол энэ чинь за татагдаж орж ирдэг байх нэ. Тэгээд шинээр нэмэх. За ингээд шинэ хөрөнгийн ангиллал үүсгэлээ. За анхаарал хандуулсан явдал баярлалаа.